За юуны өмнө нэг зүйлийг хэлхийг хүсэж байна. Ардчилсан нам бол Монгол улсыг дэлхийд нээлттэй болгох, бүх дэлхийдээ худалдаа наймаа хийх боломжийг нээсэн, үүний төлөө тэмцсэн, дэлхийн улс орнуудтай эрхтгч харилцаатай байхыг эрхэмж ирсэн ийм улс төрийн хүчээ. Хоёр өрсдөгөж энэ тэнцүү эрхтгч зарчмаар харилцдаг, хамгийн гол нь үндэсний аюулгүй байдал тусгаар тогтол үндэсний эрхчлөөг энэ тэргуунд эрхэмлдэг ийм улс төрийн нам шүү Гантмөр дарга. Харин ямар ч аль нэг талыг нь баримталж чадлын эсэргүүцсэн зүйл огтхон чалга. Бид нин тэргуунд манай улсад энэ хэлцээр ашигтай юугүй юу? Монголын үйлдвэрлэгч нар орлого олж чадахгүй юу? Монгол хүн ажилтай байж чадахгүй юу? Бид эдийн засгаа тавиад туучахгүй биш үсттэй гэж санаа зовж байгаа учраас ийм зүйл яриад байгаамаа. За тэгээ бидний хувьд бол үнэхээр Монгол хүн бүр ажилтай орлоготой байхын төлөө л ажиллаж байгаа гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгээ бид дотооддоо шийдэх асуудал маш олон байна. Гэтэл засгийн газраас сүүлийн үед бол дандаа л юм гадаад улсуудтай гадны улс орнуудтай байгуулах ийм хэлцээрүүдийг л оруулж ирээд байна. Хизээ бид дотоодынхаа асуудлыг шийдэх юм бэ? Хизээ бид аж ахуйн нийт компаниудынхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлэх энэ асуудлыг ярих юм бэ? Бид намрын чуулганаар бараг тэр чигт нь ганц мод гашуун сухатын бомбын хэлцээрийг яриад дууссан шүү дээ. Хятадтай хийх асуудал. Тэгээ одоо энэ хаврын чуулганаар бол энэ Оросын талтай хийх асуудлыг яриад дуусч байна. Дотоодын асуудлуудаа ярил л да. Одоо манай чи эдийн засаг гэж зүйл байчаад байна. Бүх зүйл дээр нь төр орж ирж сандалд суучаад төрийн өмчит компаниуд дээр нь баг хамаг орлого төвлөрчөөд манад ер нь бол одоо баг юм бизнес гэж нэрлэж болох зүйл байхгүй болчиход байна шүү дээ. Тэгээ энэ бол тэр бизнес эрхлэгчдийн буруу биш шүү дээ. Төрийн л буруу шүү дээ. Тэгээ өнөөдөр ч гэсэндээ өнөөдөр энд хэдэн улс төрч нар суучаад Монголын зах зээлийг нээх үү эснээх үү тухай яриад ах юм. Тэгээ тэр яг худалдаа наймаа хийх хүмүүсийнх нь овсгоо мэддэм байгаа зэрэг. Гэхдээ тэр овсгоотой байх хэсэг тал дээр нь одоо бас энэ улс төрч нар чи шийдвэр гаргах ёстой үсттэй. Бид энэ өрсөлдөх чадваргүй бизнесүүдийнхаа ингээд юм бүр далаа шиг юмлээ бас хайчиж болохгүй үсттэй. Тэр бүр тэр одоо улс төрийн геополитикийн асуудлыг энд хинж ярихгүй байгаа даа штэ. Үндэ одоо ахаад жилийн дараа баахан ийм хямд өртөгтэй бүтээгдэхүүн манай зах зээлээр нэг тарчихсан. Манай компаниуд хаалга бариад эхлэхэд бид нар яах болж таарж байна. Тэрэн дээр бол итгэл өгч чадахгүй байгаа даа штэ ажлын хэсгийнхэн. Тэгэхээр бидний гол асуудал бол дотоодынхоо үндэсний үйлдвэрлэгч нараа дотоодынхоо зах зээлээ бас бодолцох, ялангуяа энэ одоо олон улсын нөхцөл байдал ийм ээдрээтэй болж ирж байгаа худалдааны нөхцлүүд маш ийм одоо өөр нөхцөл байдалтай болж ирж байгаа энэ үед бид нар яаран шийдвэр гаргаж болохгүй гэдгийг хэлээд байгаа. Түүнээс биш бид нар зах зээлээ тэлээд явахыг бодлого л яах вэ? Гол нь энэ чинь нөхцөл байдал чинь өөрчлөгдөд байна. Бүх зүйл тодорхойгүй болчлоо. Судалгаанууд чинь хангалтгүй байна гэдгийг л дахин хэлээд байгаамаа. Тэгэхээр энэ харин ийм чухал шийдвэрийг бид нар маш одоо олон хүний эрдэстэй байнгын хорионы дарга өөрөө удирдаад ер нь их тийм арай өөр төвшөнд шийдвэр гаргах хэрэгтэй байгаад байна. Эний чинь бол ийм хөнгөн хуймгаа аргаар бас шийдвэр гаргаад ээж болдог зүйл биш. Түрүүний хэлдгээр бид нар иргэдтэй ч гэсэндээ аж ахуйн нэгжүүдэд маш сайн мэдээлэл өгөх ёстой.